За говь дээрэс нь уул уурхайн бүс нутаг гэхээр элсэн манхан, тэмээ, тоос бужигсан талд төсөөлөгдөж байна уу. За тэгвэл би яг одоо Өмнө Говь аймгийн Хамбогд сумаас 30 км-ийн зайтай нэг юм талбай дээр байна. За энд бол уул уурхайд өртөөд сүйцэн байсан талбай дээр 2013 онд оюутлага компанийн энэ загийг суулгаад за тэгэд өнөөдөр 10 хэдэн жилийн дараа гэхэд ийхүү 6 га талбай маш том заган төгөл бий болсон байгаа юм байна. За энэ талбай бол манайх одоо 2010-11 онд гүний олон бүтээн байгуулалтыг хийхэд өртсөн талбай. Тэгээд 13 онд бол биологийн нөхөн сэргээлтийг хийсэн байгаа. Биологийн нөхөн сэргээлтэнд бол энэ данд загийг нөхөн сэргээсэн. Энэ орчин бол яг ийм загтай хүндий байгаа. 3 орчим настай загийг тухайн үедээ тарьж исэн. Одоо нэг 10 гаруй жил болж байгаа. За Өмнө Говь аймгийн Хамбогд сум оюутлага компани байгалийн ургамлын үржүүлгийн газар байна. За энд ховор 5 төрлийн ургамлаас эхлээд нийтдээ 42 төрлийн ургамлыг уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн бүс нутгийг нөхөн сэргээх зорилгоор одоо үржүүлж бий болгодог юм байна. Анх бол энэ талбайг сонгохдоо бол сумын хогийн зэг байсан. Тэгээд тэрийг цэвэрлээд байгалийн ургамлын үржүүлгийн газрыг анх байгуулж исэн. 8 херц 20 хэмжээтэй 15 хүлэмж. За тэгээд гадна боожуулах талбай болохоор 200-аад мянган ширхэг ургамал тарьц суулгахыг нэг боожуулах зорилготой ил талбай. Эдгээр маань болохоор ингээд байгалийн ургамлын үржүүлгийн газар болохоор 6.3 га газар байгаа нийтдээ. За тэгээд эндээ үрийн агуулах, багажны баг чадгалах агуулгууд, за тэгээд офс сургалтын техникуудтай байгаа. 15 хүлэмжиндээ болохоор хавар эрт салхитай үед 4 сарын дундаас 5 сарын дунд хүртэл говийн бүсийн 42 төрлийн ургамлаа үрээр нь тариад тодорхой хэмжээний өсөлт өгсөн. За ингээд 2-оос 4 см тэрэтэ тарьц болгох суулгах болонгууд нь энийг нь болохоор гадна боожуулах талбаараа шилжүүлж тарьдаг байгаа. Бортхондоо яагаад бортхон тарьж байгаа вэ гэвэл бортхонд тарьсан ургамлыг одоо ингээд дулаан одоо ингээд юм байгаа тохиолдолд хэдэж хамаагүй шилжүүлж тарихад боломжтой болдог тий. Хоёрдугаарт нь яг энэ суулгах зэгаа байгаль ихтлгээдээ авчираад яг энд нь одоо амьдрах чадвартай болгоод ингээд суулгана. Энэ бортхтой үрийг бий болгохын тулд 1-2 жил зарцуулагддаг гэхээр маш их хугацаа, маш их хүний одоо хүч хөдөлмөр зарцуулагдсан. Одоо суулгасны дараагаар яг зөв ургаж гин үү, арчилгаа сайн байна уу, арчилгаа хордлогоо хэр шаардлагатай байна гихчлэн мэдээж хэрэг тарьж ургуулах арчилгааны үе шат гэж байгаа. За ийхүү 3 үе шат дамсны дараагаар яг бидний ирээдүйн хойчтой одоо өглөөлөн үлдээх юм ногоон говь маань бий болох юм байна. Би бол говьд ургамал тарина гэж амар хэцүү гэж бодож ирсэн. Одоо энэ дээр ингээд маш олон төрлийн ургамал байдаг. Ховор ургамал, түгээмэл ургамал гэх маш олон төрлийн ургамлуудыг тарьдаг. Говийн бүс маань өөрөө одоо байгаль цагуурын их онцлогтой газар, хурд хунц маш бага ордог, зундаа 30-40 градус хүртэл халдаг, хавар намартаа салхи маш ихтэй. Одоо бид эдийн хувьд бол ингээд хаврын тарилт гээд хавар одоо тарилтандаа гарч байгаа хгүй нөхөн сэргээлт ойжуулалтынхаа ажилд гараад тэгэхэд одоо тэр үед бол ер нь салхины эрч маш ихтэй. Тэгээд агаарын температур бас их. Тэгэхээр хичнээн бидэд одоо нөгөө зөврөөр ингээд тарьцуулах за тарьсны дараа усаар усалж байгаа ч гэсэн одоо тэр салхи температурт чигээ маш хурдан алддаг. Хангаан бүсээс бол их ондоо тогтмол одоо услага арчилгаа хийхгүй бол ер нь бол амьдрах чадвар маш багатай байдаг гэсэн. Манай багийнхан бол илүү одоо энэ ямар ургамлыг энэ бүс нутагт нь тариул зохистой байдаг юм бэ гэдэг одоо судалгаа шинжилгээг нь хийдэг. Дээрээс нь бид маш олон одоо байгууллагуудтай хамтарч ажилладаг. Энэ олон хүний хүч хөдөлмөрийн ачаар ер нь бол энэ төсөл хөтөлбөрүүд маш амжилттай хэрэгжээд явж байгаа. Говийн бүсийн ногоон талбайгаас дамжуулж байна. Ийхүү уул уурхай түшгэлсэн бүтээн байгуулалт Монгол улсын хөгжлийн замналд тодоос тод мөрөө үлдээсээр байна. 100 сая мод өвлөөлөн үлдээцгээе.